감사합니다. За баярлалаа. Библийн үгийг уншицгаая. Өнөөдөр хуучин гэрээний Руд номын 2 дугаар бүлгийн 1-р ишлэлээс уншъя. Руд номын 2 дугаар бүлгийн 1-р ишлэл нэ. Наомид нөхрийнх нь хамаатан болох их баян хүн байжээ. Тэр хүн Элмелехийн ургийнх бөгөөд нэрийг нь Боз гэдэг байв. Моб эмэгтэй Руд Наомид намайг тариан талбай руу явуулаач. Би тааллыг нь олж болох нэгний араас явж хаягдсан тариан түрүүг төвье гэхэд тэр түүнд охин минь яв гэж хэлв. Тийхүү тэр явж тариан хадагчдын араас тариан талбайд хаягдсан түрүүг төв. Тэрээр санаандгүй Элмелехийн ургийн Бозын тариан талбайн хэсэг рүү ирчихсэн ажээ. Харагт түн Боз Бэтлехемээс ирж тариан хадагчдад эзэн та нартай хамт байх болтугай гэхэд эзэн таныг ивэх болтугай хэмээн хариулав. Тэгэд Боз тариан хадагчдын хариуцсан зарцдаа энэ хэний бүсгүй вэ гэв. Тариан хадагчдын хариуцсан зарц тэр бол Мобийн нутгаас Наомитэй хамт буцаж ирсэн Моб эмэгтэй юм. Тэр эмэгтэй тариан хадагчдын араас юужилсэн тариан дунд таягдсан түрүүг түүж цуглуулахыг надаас зөвшөөрөөч гэж хэлээд ийхүү ирээд өглөөнөөс одоо хүртэл байсан. Тэр гэр түр зүрл сууж байна гэв. Тэгээд Боз Рутад охин минь анхааралтай сонс түрүүг түүх гэж өөр тариан талбай руу бүү яв. Эндээс битгий яв. Харин эндээ миний швэгчтэй үлд. Чи тэдний хадах талбайг харж араас нь яв. Би зарц нартаа чамд хүрч болохгүй гэж тушаасан. Чи ундаасгаараа усны сав руу очиж зарц нарыг утгасан уснаас уу гэв. Тэр эмэгтэй нүрээрээ унан газар хүртэл бүхийн түүнд би харь хүн адал яагаад таны тааллыг олж та намайг анзаарна вэ гэв. Боз хариулж түүнд нөхрийгөө нас барсны дараа чиний хадам ихтэй хийсэн бүгдийг мөн хэрхэн эцэг их хийгээд төрсөн нутгаа орхин урдаас мэдээгүй ард түмэн дээр ирсэн тухай чинь надад бүрэн мэдэгдсэн. Эзэн чиний ажлыг шагнах болтугай. Израилийн бурхан эзнээс ирэх шагналал нь дүүрэн байх болтугай. Түүний далавчин дорчи хорогдох газар хайн иржээ гэв. Тэгэхэд тэр хэдийгээр би таны шивэгчдийн нэгтэйч энэ зэрэгцэхгүй боловч та намайг тайлгаруулж шивэгч нь надтай үнэхээр элэгсгээр ярьсан тул эзэн минь таны өмнө би тааллыг тань олов гэж хигүүлэв. Хоолны цагт Боз түүнд нааш ирж талхнаас идэн талхаа цуунд дүрхтүүн гэсэнд тэрээр тариад хадагчдын дэргэд суув. Боз түүнд хуурсан буудай өгсөнд тэр идэж цадаад зармыг нь үлдээв. Түүнийг хаягдсан түрүүг түүхээр босоход Боз зарц нартаа тушаан ийн өгүүлв. Тэр юужилсан тариан дундч харагдсан түрүүг түүг. Түүнийг бүгд оромжлоорой. Мөн түүнд зориулан бодлуудаас зориуд хэсэг түрүүг цоглон түүнд түлхэхээр орхи түүнийг бүү зэмлэл гэв. Намайг Дэгүү хотын Падун дүрэгт амьдарч байсан үед нэгэн өдөр Дэжон миний таньдаг хүнээс утас ирсэн байсан. Дэжон Жопе үйлдвэрт ажилладаг нэгэн бүсгүй итгэгч байсан. Тэр Дэгүү Гёнсан Жопе үйлдвэр салбар руу явсан байсан. Тэгээд тийшээ хайж очиод сайн мэдээ тараагаа сүм рүү удирдах юмсан гэж над руу ярьсан. Утсаар ярьсан. Би Дэгүүгийн хамгийн булан захт амьдардаг байсан. Падунд амьдардаг байсан. Падунгаас Гёнсан Жопе үйлдвэр рүү явъя гэвэл хотын зорчих тээвэрт суух ёстой. Тэгээд хот зорчих тээвэрт суугаад хамгийн сүүлчийн буудлын дээр буух юм бол Жопе үйлдвэрт хүрэх зам бол гарна. Тэгээд хайж очсон. Тэр хүнтэй уулзаа. Тэр өдөр орой ажлаасаа тарсны дараа Библийн хичээл эхэлсэн байна. Жопе үйлдвэрээс олон залуу эмэгтэй бүсгүйчүүд ингээд нэг нэгээрээ аврал авч байсан. Тэгээ Жопе үйлдвэр бол Дэгүү хотын хамгийн буланд байдаг. Тэгээ Падун хүртэл цуглаан хийхээр ирж манай сүмийн залуу бүсгүй эмэгтэйчүүд ингээд ааж маажмаар ингээд олон болоод байсан чинь сүмийн сүмийн уур амьсгалч гэсэн сайжирсан Жопе үйлдвэрийн итгэгч нар
бас үг сонсоод үнэхээр ачааргалтай байгааг харсан. Би 7 хоног болгоны 4-р өдөр бүр Жопе үйлдвэрт Библийн хичээл хийхээр ярьсан. Падунгаас өдрийн хоолой идээд автобусан суугаад хот зорчих тээвэр суугаад Гёнгсан хүртэл очих юм бол орой болдог. Хувийн машинаар явбал 1 цагч борлохгүй зай байгаа. Харин Жопе үйлдвэр тэнцээ хүлээгээд Ёнгнам их сургуулийн урдаар явж Андон хотын одоо үнэхээр дээр үеийн тийм хичээлийн анги байдаг. Тэнд одоо итгэгч нарыг нэг яриа цуглах юм бол хамт ярилцлага хийгээд Библийн үгийг хамт хуваалцсны дараа одоо итгэгч нар бол эмнэлэг рүүгээ буцаад явдаг. Тэгээ ганцаараа ингээ Ёнгнам их сургуулийн үүднээс жоохон хол газар хүртэл одоо автобусны буудал байдаг. Тэгээ тийшээ хүртэл алхаж явдаг. Маш харанхуй акашиа цэцэг ургасан байдаг. Тэнгэрт од гялалцаж байхад би итгэгч нартайгаа ингээс Библийн хичээл хийсэндээ үнэхээр баяртай байсан. Өнөөдөр өөки авралыг авлаа. Одоо дараа 7 хоног суян авралыг авах хаа. Одоо жоохон байж байвал ингээд жоохон илүү цаг байсан бол илүү сайн мэдээд тараавал сайхан байх хэлсэн гэж бодон. Одоо ч гэсэн үнэхээр санаанд маш сэрүүн санаанд орж байна. Хамгийн сүүлчийн автобус бол үнэхээр их хүн дүүрэн байдаг. Тэгээ Падун хүртэл ирэх юм бол бараг 12 цаг болсон байдаг. Би эхнэр маань ингээд үүдэн дээр ингээд гэрийн үүдэн дээр суугаад хүүхдээ тэврээд ингээд зүүрмэлж байгааг харсан. Манай эхнэрт үнэхээр харамсалтай байсан. Манай эхнэр ч гэсэн энэ баяр хөөргийг мэдэх ёстой шүү дээ. Миний энэ ачааргалыг тэр мэдж байгаа болов. Ийм бодол төрсэн үе байсан. Бурхан над шиг хүнд би Библийн хичээл хийхэд надад байсан боловч би над шиг хүнд сайн мэдээд тарааж нэг авралыг авна гэсэн. Ийм зүйл үнэхээр баяр хөөртэй талархууштай байсан. Асуудал ч их байсан, өсөж байсан боловч заримдаа явах зардал байсан, харин буцаж ирэх зардал байгаагүй байсан. Харин тэдгээр асуудлууд нэг ч асуудал болоогүй. Намайг сүүл ирээд байж хахад 1984 онд сүүл ирсэн. Над руу нэг хүн утсаар ярьсан. Сүүн шарангийн газрын боловсролын тасгын дарга гэсэн хүн над руу ярьсан байсан. Тэгээ пастраа гээд таныг нэвтрүүлгээр таныг үг дамжуулж байгааг би автобусын дотроо сонслоо. Би тэр нэвтрүүлгийг сонсоод үнэхээр талархсандаа тантай уулзахыг хүссэн. Гэвч завшаан олдоогүй маа. Харин өнөөдөр нэгэн гэнт манай шоронгийн газарт сайн мэдээ гэсэн сэтгүүлийг бид нарт өгсөн. Тэр сэтгүүл дээр таны үг номлолыг бичсэн байсан болохоор сайн мэдээ хэвлэлийн газар руу одоо утсаар яриад утасны дугаарыг авлаа гэж хэлэн пастра та сүүн шоронгийн газар нэг удаа ирэхгүй мүү? Очиё гэж хэлсэн. Яаж очих вэ гэсэн чинь сүүн шоронгийн газрын боловсролын тасгийг хайж ирээрээ. Энэ боловсрол тасгийн даргын нэрийг хэлбэл болно гэж хэлсэн. Тэгээ сүүн шоронгийн газарт хайж очсон. Тэгээд дарагтай уулзсан чинь миний номлыг сонсоод үнэхээр баяртай, үнэхээр сайхан байсан гэж хэлэн. Библийн хичээлийг энэ шоронгийн газар хийцгээе гэж хэлсэн. Анх цаг барьсан үед маань 1986 он гэж бодсон үед 3 сарын 1 байсан. Тэр өдөр ажилтгүй өдөр байсан. Тэгээд ихэнх өдрүүдэд бүгдээрээ ажиллаа хийдэг. Одоо модны урлаг, ургамал тарих анги, янзын бүрийн тийм анги байдаг. Тэгээд иймэрхүү олон ажлыг шоронгийн хоригдогч бас хийдэг юм байна л да. Харин тэр өдөр амардаг өдөр учраас өглөө 9 цагаас орой 5 цаг хүртэл Библийн хичээлийг хийж болно гэж хэлсэн. Би үнэхээр сайхан байсан. Ихэнхдээ бид нар 1 цаг номлол тараах юм бол бараг нэг тодорхой агуулгын ч ойлгож чаддаггүй байдаг. Гэвч бараг өдөржин үг дамжуулж байгаа учраас төр зөөр өдрийн хоолой идээд үргэлжлүүлийн үг сонссон чинь би үнэхээр үг дамжуулахад маш талархалтай байсан. Шоронгийн газарт байсан бүх Христэд итгэдэг хүмүүс цугласан байсан.
86 он юм шиг байна. 3 сарын 1-нд. Өглөөнөөс ахуулаад төр зур өдрийн хоол идсэн. Тэгээд оройн хоол идэх хүртлээр сайн мэдээ тараасан. Тэнд маш олон хүмүүс авралыг авч байсан. Тасгийн дарга бас үнэхээр талархаж баяртай, маш азаргалтай харагдсан. Намайг Библийн хишэл, Библийн сургууль байхдаа намайг тэр үед сайн мэдээ тараагаад аврал авсан хүн нэг ч хүн байгаагүй. Би олон удаа хэлж байсан. Манай Сунерсун эдгэгч миний амьдралын хамгийн анх сайн мэдээг тараагаад авралыг авсан хүн байгаа юм аа. Би одоо хүртэл тэр эдгэгч шиг сэтгэлээ ойрхон ингээд ойр туулж амьдэрсэн хүн бараг байхгүй юм шиг байна. Үнэхээр энэ эдгэгч энэ дэлхий дээр ямар ч найдваргүй байж байгаа нь авралыг авч үнэхээр хэцүү амьдрал, чаналалтай амьдралыг амьдарч байсан боловч нүүрэн дээр нь баяр хөөрөөр дүүрэн байсан, үргэлж азаргалаар дүүрэн байсан. Тэр эдгэгчийг өөрчлөгдөж шинжлэгдсэнийг харахад үнэхээр би ч гэсэн баяртай байсан. Эмэгтэйчүүд эмэгтэйгээр төрдөг боловч ээж хүн болох юм бол одоо цаашд эмэгтэй биш ээж гэсэн хүн болно гэсэн. Эмэгтэй хүн хүүхэдтэй болох юм бол зүгээр энгийн эмэгтэй хүн биш ээж хүн болдог гэсэн. Ээж хүн болох юм бол ганц ээж хүнд л байдаг сэтгэлийн ертөнцийг бурханаас хүлээж авдаг гэсэн байгаа. Тэр бүсгүй байхдаа өөрийнхөө эгч хорим хийгээд хүүхд төрүүлээд хүүхд нь бааж байгаа харвал ямар заваа юм бэ гэдэг эмэгтэйчүүд ч гэсэн ээж хүн болсны дараа бол өөрийн хүүдээ хайртай сэтгэл тэр хязгааргүй хайр төрнө. Дэлхий дээр хамгийн үзэсгэлэнтэй хайр бол ээжийн хайр гэж ярьдаг. Бас бүгдээрээ муу хай гэсэн ч ээж хүнийг муухай гэдэг хүн байхгүй. Ээжийн хайрт үргэлж талархдаг. Тийм байхад та бүхэн би сүнслэг талаас би эмэгтэй хүн биш ч гэсэн би авралыг авч хүмүүс тэднийг аврал аваад өөрчлөгдөж шинжлэгдэж байгаагаар бол тэр үнэхээр азаргалтай байсан. Сувон хотын шоронгийн газар нэгэн аллаг хийсэн хоригдол байсан. Тэгээ энэ хүн юу хийдэг байсан бэ гэвэл Сүмбогон сүмийн Библийн сургуульд одоо бүртгүүлээд Библийн сургуульд ороод одоо бүртгэл өгсөн чинь эсэт хийхээр бичгээ өгсөн чинь аллаг хийсэн хүн болохгүй гэсэн учраас Библийн сургуульд орч чадаагүй гинэ. Тэгээ сэтгэл үнэхээр төхөрсөн байсан. Харин өнөөдөр тасгийн дарга багуулсан пастор ирэх юм аа гэд нэг удаа ирээрээ гэсэн болохоор оролцоод энэ хүн авралыг авсан. Авралыг авсны дараа энэ ах надад юу гэж хэлжсэн бэ гэвэл өөрөө аллаг хийснээс хойш одоо прокурорт цаазаар агуулгах ял авсан гинэ. Тэгээд цаазаар агуулгах ялыг прокурор авсны дараа би буруудах юм бол үхэж магадгүй юм байна гэж бодсон. Тэгээд ялыг авчаад шүүхээс гарсны дараа шоронгийн газар одоо ганцаараа байсан. Тэгээд хан руу харж өвдгөөс өгдөн суусан гэсэн. Тэгээд залбирсан гинэ. Бурхан аваа би бурхан таныг байгаа үгүйг нь ч мэдэхгүй байна. Та үнэхээр байдаг юм бол намайг амьдруулж өгөөрэй. Намайг амьд үлдээх юм бол би тэр үеэс ахуулаад танд бүх сэтгэлээрээ танд зүтгэх болно. Гэт анх удаагаар шоронгийн өрөөнд суугаад хан руу ширтэж суугаад өөрөө залбирч мэдэхгүй байсан. Харин бурхны өмнө ганцаараа ингээд сууж залбирсан гэсэн. Хамгийн сүүлийн өдөр одоо жинхэнэ шүүгдэх ял авах өдөр байсан. Тэр өдөр том ял үйлсэн нүгэл үйлсэн хүмүүсийг л ял оногдож байсан. Тэгээд хин хугацаагүй шоронд хоригдсон зарим нэгийг бол 20 жил ялтай, зарим нэг нь бол цааслан гэд ихэнх хүмүүс ингээд явж байсан чинь одоо тэр хүн сэтгэлдээ ч гэсэн би одоо ингээд өөхөх юм байна гэсэн сэтгэл төрсөн. Тэгээд яг өөрийн өмнө байсан нэгэн хүн бас ял оногдож байсан. 8 жилийн ялтай эсвэл 6 жилийн ялтай гэж ял оногдсон гинэ. Тэгээ тэр хүн
гинт гутлаа тайлж байгаа энэ шүүгч рүүгээ шид ингээ хараасан гинэ. Ийм муу залгиноо да гэд маш их айсандаа орилсон гэсэн. Тэгээд шүүгч жоохон завсалгаа авъя гэж хэлсэн. Тэгээд яа тэр хүн сэтгэлдээ одоо яанаа үхэх юм болоо гэд маш чичирж байсан. Тэгээд шүүгч одоо гисээр хагаад өөр нь шүүгч ч гэсэн уурлаад намайг нүглээ бүр хөндрүүлж цаазаараа хавлвал яанаа гэд айсан гэсэн. Тэгээд тэгэж орилсон гэсэн. Тэгээд 30 минутын дараа дахиад шүүх маань үргэлжлүүлсэн. Тэгсэн чинь өөрөө хамгийн түрүүнд гарч ирсэн. Шүүгч урдаас ингээ бичсэн байсан бичгийг гаргаж уншсан. Одоо энэ хэдгээр хоригдол хүн алсан. Хүнд ял авах зохистой хүн. Харин гэж хэлсэн. Харин паг тэр хүн алсан. Хүнд ял олгодох ёстой. Харин гэсэн чинь тэгвэл би амьдрах юм болов уу гэсэн найдвар төрсөн гин. Харин тэр алсан хүн урд нь мэд таньдаг байсан хүн биш учраас төлөвлөгөөтэйгээр хийсэн гэж үзэхэд хэцүү. Тийм учраас бас цогтой байсан тул бас гимшиж байгаа байдлыг тооцсон 10 жилийн шоронд хоригдох болно гэж 3 удаа алхаа зогсон гэсэн. Тэгээ энэ хүн бараг өөрөө дуусчээ гэж бодож байсан чинь 10 жилийн ял гараад үнэхээр их баярлсан гэсэн. Зүгээр шүүгчтэй баярлаа гэл. Тэгээд байсан чинь хүмүүс дагуулаад чирч гаргасан. Тэгээд тэр ах маань өнөөдөр авралыг авсан. Сүүнодын шоронгийн газарт миний уулзсан ихэнх нь хүн аллаг хийсэн хүмүүс байсан. Би аллаг хийсэн хүн гэвэл тийм одоо муухай, тийм хорон муу тэгэхээр тийм муухай хүмүүс байд юм болоо гэж бодсон. Гэхдээ яг уулзаад үзсэн чинь бүгдээрээ тийм биш байх л да. Юуч пастор хүн болох нь надаас ч илүү үнэхээр сайхан хүмүүс байсан. Яагаад ч мэдгүй гэмнүгэл хийчихсэн. Яагаад ч мэдгүй энэ шоронд ирж гисэн. Муу хүмүүс ч гэсэн байгаа л ах л да. Гэвч миний уулзсан Сүвонодын шоронгийн хоригдлууд бол яаж тэр хүн энэ шоронд ирсэн болоо? Яаж тэр хүн хүнийг алж чадсан болоо? Шумуулж барьж чадахгүй харагдаад баг чинь. Тэгээд шоронгийн хариуцсан тэр тасгийн дараа бол тэр өдөр анхны цагийг дуусгасны дараа пастора 7 хоног болгон ингээд нэг өдөр бүрдээ хамтдаа Библийн хичээл хийвэл ямар вэ гэсэн болохоор би тгийгээд байн очдог болсон. Тэгээ нэг өдөр болгон би тийшээ очоод хоосон суудлын дээр сууж байвал тэр ажилтан ингээд хоригдлуудыг ингээд дуудаж өгдөг. Тэгээ дуудагч өгөх цаг нэг 30 минутын цаг орно. Тэр үед намайг хоосон суудлын дээр ингээд сууж байсан чинь тасгийн дарга гэрснээ орилоод өгсөн. Пасторыг хэн энд суулгаж байгаа? Хэн энд суулгасан юм бэ? Пастор ямар хүн гэж энд суулгаж байгаа. Тэгээд тасгийн өрөө рүү оруул гэж хэлсэн. Тэгээд ажилчид бүгдээрээ гайхаад одоо манай өрөөнд оруулаарэ гэж хэлж байгаа тасгийн даргын үгийг сонсоод би одоо тасгийн дарга байхгүй үед бол Сүвон хотын шоронгийн газрын 2 дугаар тасгийн дарга болчихсон. Ямар ч гэсэн тасгийн дарга ямар ч гэсэн тэнцээч гэсэн хуваараа уулзмаар байгаа хүн байвал ингээд ярилцаад тэгсэн. Хэрэг та бүхэн бурхан байхгүй бол би шоронд байх ёстой хүн байгаа. Хоригдох ёстой хүн байгаа юм аа. Нэг нэгээрээ ингээд аврал авч байгааг харах юм бол үнэхээр их сэтгэл уярдаг. Дуянде ахлагч нас барсан дуянде ахлагчийг анх уулзсан үед дээгүү хотод уулзсан. Дээгүү хотод аврал авсан пасторуудаа олон удаа уулзсан. Тэр үед Жин пастор гэдэг пастор байсан.
Жонва эмэгтэйчүүдийн ахлах сургуулийн захирал байгаа юм аа. Энэ хүн Дуянгдээ ахлагч тэр үед одоо захирлын одоо туслах байсан. 100 багш нарын цуглаан дээр намайг урьж номлол тарааж өгөөрэй гэж гуйсан. Тэгээд тэнд очиод номлол тараасан. Жин пастор гэдэг хүн надаас Дуянгдээ ахлагчийн талаар маш их ярьж байсан. Би тэгээ тэр хүн сайн мэдээ тараахаар ингээ маш бэлэн байлаа хангаад бэлдэж байсан. Бэлдээд сууж байсан чинь жин пастор гэнт ирснэ. И захирлыг дуудад ирья гэд и захирал нь өөр багш нартай ингээд 4-5 пастортай ирснэ. Та их энд байсан юм уу гэд уулзаад нэг гар бариад нэг юм ярих гэсэн чинь эргээд яваад өгсөн. Нэг 30 минут л ярилцсан. Тэгээд сайн мэдээ тарах бүх бэлэн байдлаа хангасан байсан чинь ярьж чадаагүй. Гэхдээ нэгэн өдөр дараа нь бүр дээгүү хотын одоо шоронгийн газар библийн хичээл хийхээр явсан чинь нэгээс сайн харж байсан хүн тэнд сууж байсан. Тэгээд шоронгийн газрын ажилтнанд нэгээс сайн харсан хүн байх чи тэр хүн юм бэ гэсэн чинь тэр хүн Жона эмэгтэй ахлах сургуулийн одоо захирал байгаа юм аа. Захирлын туслах байгаа юм аа. Тэр хүн яагаад энд байгаа юм бэ? Сургуульд байхгүй яагаад шоронгийн газар байгаа юм бэ гэсэн. Тэгээд ямар ч гэсэн тэр хүн сүүн шоронгийн газар ирсэн. Өндөр надаас ч өндөр тийм хүн байгаа. Одоо ч гэсэн амдаараа байдаг. Тэгээд тэр хүний нүдний шил нэг хөл нь хугарцсан. Тэгээд тэрийг шоронгийн газар засах амаргүй учраас утсаар ингээд оёод нэг тал нь чихэндээ ингээд өлгөөд явж байсан. Хугарцсан энэ нүдний шилтэйгээ явж байсан. Бас маш том библийн ном бариад шоронгийн газар хүйтэн газар ингээд чичрэн намайг эрхийг хүлээгээд библийн хичээл маш сайхан сонссон. Би энэ дэлхий дээр маш амьдрахтаа миний амьдралтаа үнэхээр их онгоцыг үнэхээр олон удаа суугаад сайхан гээд газар бүх газар дээр очиж үзсэн. Дэлхийн бүх хоол ямар ч үндэсний хоолыг ч идэж үзсэн. Тэгээд дэлхийн маш олон алдартай ордонгуудад ч гэсэн орднуудад ороод үзсэн. Гэвч дэлхийн ертөнцийн хүмүүсийн зингиж нааддаг тэр баяр хөөр, тэр одоо зингэл наадал би Есүс Христийн дотор ингэж олж чадсан энэ амар тайван баяр хөөртэй энэ аз жаргалтайгаа харьцуулж болзошгүй байгаа юм аа. Би Есүсийн дотор дээгүү нөгөө үйлдвэрт библийн хичээл хийхдээ дээгүүд би хамгийн ядуу байсан байж мэднэ. Гаднах байдлаараа харах юм бол юу ч биш хүн байгаа. Харин хайртай эзэн миний сэтгэлийг үргэлж баяр хөөр, аз жаргал найдвараар дүүргэж өгч байсан. Энэ удаад Даллас, Колумб, дараа нь Бразил энэ семинар явуулсан байгаа. Бразил бид нар үнэхээр том газар, бараг 10,000 хүмүүсийг цуглуулж том газар түрээсэлж семинар хийсэн. Гэвч хөгжим одоо морин хийл бол байгаа. Харин бүр том төгөлдөр хуурч юм уу? Ийм бөмбөр гэх мэт иймэрхүү юмнуудыг бүгдийг эндээс олох ёстой байсан. Олон тоогоор. Тэгээд хөгжмийн үйлдвэрт очоод компанид очоод хөгжим түрээслэхээр илээ гэсэн чинь болохгүй гэсэн. Хөөе та нар энэ түрээслэх байгаа энэ найралдууны чуулган хэн болох юм бэ тийм үү гэж хэлсэн. Хинбэ гэсэн чинь Gracias найралдууны чуулган штэ. Нэрээ юм уу? Нэрээ энийг яах гэж бодлоо ярих втэ. Нэрээ ингэс үү? Тийм ээ Gracias найралдууны чуулган. Хөгжмийг бүгд үнэгүйгээр. Төгөлдөр хуур, бөмбөр. Одоо Gracias найралдууны чуулган маш алдартай болсон. Одоо хамгийн сүүлд та бидэнд тикет билет өгч чадах уу гэж асуугаад ирэлтэй гэд билетийг хичнээн ч өгч чадна гэд билет өгөөд түрээсэлсэн. Тэгээ энэ удаад бид нарын уулзсан хүн болгонд одоо хотын дарга бас ирсэн. Хотын дарга 3 хоногийн турш бүх өдрүүдэд суусан.
Эхний өдөрт бид нар нээлтийн үйл ажиллагаанд мэдлэгээ хийсэн. Хоёрдугаар өдөрт бид нар кантата тоглолт хийсэн. Гуравдугаар өдөрт хөгжмийн тоглолт концертанд ирээд үг сонссон. Тэгэд үг сонссонгүй бид нарт юу гэж хэлсэн бэ гэвэл пастра биднэрт залуучууд өсвөр үеийнхний тухай ямар ч төлөвлөгөө алгаа. Манай хотын төлөө бид нар юу ч байсан хамаагүй дэмжих болно. Та бидэнд туслана гэж. Бид нарын төсөөлж чадахгүй энэ бурхан агуу их баяр хөөр найдварыг өгч байна. Элмелех, Наоми, Малион, Хилион энэ дөрвөн гэр бүл дөрвөн ам бүлтэй гэр бүл аав хоёр хүүтэйгээ ээж ингээ Бэтлехэм хотод амьдарч байгаад өсгөлөн болоод жоохон хэцүү болоод ирсэн чинь Моабын газар нутг руу нүүж явсан. Моабын газар нутг руу шилжиж явах хооронд нэгэн өдөр Элмелех ингээл өгчихсөн. 10 жил дотор бас Малион өгсөн, Хилион өгсөн. 3 эр хүн 10 жилийн дотор гурлаа өгчихсөн. Тэгэд өөрөөр хэлбэл 3 жилийн нэг хүн өгсөн гэсэн үг. Тэгэд 10 жилийн дотор 3 эмэгтэйчүүд л үлдсэн. Хадам ээж 2 бэр л үлдсэн байсан. Эрэгтэйчүүд бүгд өгсөн. 10 жил өнгөрсний дараа мэдээг сонссон чинь эзэн Яхва өөрийн ард түмэнд нэгүслээ хайрлаж Бэтлехемд хөрсгөлөн дуусаж одоо хүнс хоолоор дүүрэн байна гэсэн үгийг сонсоод Наоми үнэхээр их харамссан. Би тэр үед Бэтлехемд байсан бол би тэр үед бурханы хэрмээс одоогүй байсансан бол бурхан найдсансан бол хичнээн баяр хөөр хичнээн өрөөл байсан болоо. Одоо яах вэ? Би одоо ч байсан бурхан руу буцаж очих ёстой. 2 бэртэйгээ гуруулаа байсан. Наоми буцаж очихоор Бэтлехэм хот руу буцъя гэж сэтгэлээ шийдсэн байна. 2 бэр байсан. Нэг нь Орпа гэдэг бэр байсан. Нөгөөх нь Рут гэдэг бэр байсан. Энэ 2 бэр хоёулаа яг адилхан бэрүүд байгаа. Нэг нь Малионтэй гэрэлсэн, нөгөө нь Хилионтэй гэрэлсэн. Гэвч 2 нөхөр хоёулаа үхэж нөхөргүй болсон. Тэгээд энэ 3 эмэгтэй Бэтлехэм руу чиглэж явах гэж байсан. Гэвч Наоми гэдэг эмэгтэй би хүний аргаар бурхан биднэрт амласан Канаан нутаг Бэтлехэм гэдэг нутаг байхад Бэтлехемийг хайж миний нүдээр харахад сайхан харагдж байгаа Мопт очих юм бол их олон хоол хүнс байх юм шиг санагдаад тэр газар илүү сайхан байхаа гэж бодоод өөрийн бодлыг дагаж Моаб руу явсан. Тэр бодол өөрөө буруу байсан. Тэр бурханы тал руу буцаж очих үед яг очих нь зөв байна гэсэн Наомигийн итгэл байсан. Тэгэхэд 2 бэрүүдийн дунд Рут болон Орпа энэ 2 бол сэтгэл өөр байсан. За Орпа бол хадам ээжийг дагах ёстой тийм ээ. Тэгвэл бурханы ёроолыг авна мэдчихсэн. Гэвч өөрийн аав ээж хоёрч байна, хамаатан садангууд ч байна. Тэрийг бүгдийг нь орхиж чадахгүй байсан. Харин эсрэгээрээ Рут бол хадам ээжийн амьдралыг хараад хадам ээж маш олон асуудал тулгарсан, үнэхээр хэцүү амьдарч байгаад буцаж явах гэж байна. Энэ бурханаас холдсон болохоор тэгж байгаамаа. Тийм учраас манай хадам ээж Бэтлехэм руу буцаад очих юм бол харцаагүй ёроол авах хаа. Би ч гэсэн тэр ёроолд хамрагдаж чадах хаа гэсэн сэтгэлд итгэл төрсөн. Тэгэд Орпа ч гэсэн дагаж явж байна. Рут ч гэсэн дагаж явж байна. Харин хадам ээж Наоми ингэж хэлсэн. Та нар яагаад намайг дагаж явж байна вэ? Бүгдээрээ буцаад яв. Та нарын үйлчлдэг эцэг эгчин тэнд байгаа. Та нарын гэр лөө, та нарын шүтэн лөө яв. Би одоо хөшөрсөн юм чинь та нарт шин нөхөр төрүүлээд өгч чадахгүй. Та нар хүлээлээ гэсэн чи төрүүллээ гэсэн чи та нар хүлээж чадах уу? Та нарыг харуул миний сэтгэл хөвтөж байна. Та нарт тусалж чадахгүй нэ. Та нарт ч гэсэн би ачаа буулгах шиг харагдаж байгаах. Зүгээр буцаад яв.
Ингэж хоёр бэр адилхан нөхцөл, адилхан байдалтай байгаа Моаб эмэгтэй байгаа. Хоёудаа. Харин энэчнээс хоёр эмэгтэйгийн сэтгэл хуваагдж байгаа юм аа. Наомигийг дагаж яваад ерөөлчихсэн аваад нэгөөсөлчихсэн авмаар байгаа сэтгэл байсан. Харин Орпагийн сэтгэл тэгсэн ч гэсэн Моабын газарт очоод өөрөө найдаж болохоор ийм олон ертөнцийн зүйл Моаб нутагт байсан. Тэгэд Орпа тэр ертөнцид байгаа зүйлийг бүгдийг орхиод дагаж явбал ерөөл ирнэ гэсэн боловч хэрэг очоод ерөөл ирэхгүй яана гэсэн сэтгэл байгаа учраас сэтгэл хоёр хэсэг хуваагдж байгаа маа. Яах вэ? Гэхдээ эхэндээ бол яаж хийсэн мэдгүй хатам ээжийг дагаж явъя да. Дагаж явах хэвээр. Тэгсэн ч гэсэн гэрлүүгээ явчих юмсан. Би хатам ээж манай ээж рүүгээ явчмаар байна. Тэр дэлхий рүү явмаар юмсан гэд тийм сэтгэл байсан. Наоми хатам ээжийн Наоми бэр Орпагийн сэтгэлийг бидсэн. Та нар буцаад яв. Би та нараас болж сэтгэл маань маш шаналж байна. Та нарын нөхөр болох хүнийг ч би төрүүлж өгч чадахгүй, танилцуулж өгч чадахгүй юм чинь та нар буцаад яваа гэд тэднэрт ингээ гойсон. Тэгэд Орпа харин ч энэ үеийг хүлээж байлаа гэсэн шиг энэ завшааныг би барих ёстой. Тэгэхгүй бол би дахиж буцаж чадахгүй. Хөгшин хатам ээжийг насаараа ингээд хатам ээжээсээ болж зовоод байж чадахгүй. Миний цаашдын амьдралд гэрэлгээгээ байхгүй болох болно. Тэгээд яг хүний талаасаа харж зүгтсэн байсан гэсэн. Зүгтсэн гинэ. Зүгтсэн байна. Хайртай та бүхэн. Өнөөдөр та бүхний мэдэх ёстой зүйл бол бид нар энэ амьдрал дээр бүх зүйлийг шийддэг хүн бол нэгэн бол бурхан юм аа. Тийм тэгсэн боловч бид нар одоо хүртэл бурханд итгэх итгэлгүйгээр миний нүдэнд харагдаж байгаа ямар нэгэн одоо төлөвлөгөөг ингээд босгохдоо бурхан надад өрөөл өгнө. Бурхан намайг өрөөж нэгөөс л хайрлна. Тэрнээс ч илүү нүдэнд харагдж байгаа хүнлэг талаас ингээд харж боломжтой зүйлүүд, сайхан харагдж байгаа зүйлүүд. Тэдгээр зүйлүүд бидний сэтгэлийг удирдах Руудын зам бид нар гарцаагүй явах ёстой. Заавал явах ёстой зам байсан боловч бид нар завхарч тэр зам руу явуулгүйгээр ингээ бэцийгээ зогсож байгаа маш олон хүмүүс Орпагийн замаар явж байгаа гэсэн үг. Та бүхэн Библиэл дээр Руд номыг бичсэн байна. Руд ном дээр маш хэдэн мянган жилийн өмнө бичигдсэн учраас бид нарт ямар хамаа байна гэж бодож магадгүй. Гэвч энэ дэлхийн манай сүмийн итгэгч ахын дүүс нар ч гэсэн яг адилхан сүмд ирж, яг адилхан бүгдээрээ адилхан үгийг сонсоод нүглийн авралыг авсан ч гэсэн та бүхний бодол дотор байгаа бодол дотор би бурханд итгэх итгэлээс илүү хүнлэг тал дуртай. Хүнлэг талыг дагаж явж байгаа тийм сэтгэл бүрдэгдэх юм бол хизээч Бэтлехэм рүү буцаад явж чадахгүй. Моабын газар нутагт үлдээд байхаас аргагүй. Эсвэргээрээ та бүхэн өөрийнхөө харахад ямар ч байлаа гэд тэрнтэйгээ үл хамааран Библиэлд бурхан ингэж амласан байгаа. Руд дагаж явсан бурхан ёроолыг авсан. Тэр замаар явах юм бол би ч гэсэн ёроолыг авах хаа. Саул ч гэсэн өөрийн зам бодлоор явсан боловч Давид бурханы үгийг дагаж яваад ёроолыг авсан. Ийм зүйлийг Библиэс тодорхой алж харах юм бол бурхан таавны төлөө бэлтгээд тавьсан байгаа алдартай сүр жавхлангийн амьдрал, ерөөлтэй ертөнц, нэгүсэлтэй ертөнц бол энэ юутэй ч сольж чадахгүй үн цэнтэй, үр өгөөжтэй ертөнц юм аа. Гэвч яг тэр хэсэг дээр тэр мөчид Руд болон Орпагийн сэтгэл хуваагддаг шиг сүм дотор одоо хүртэл ертөнц сэтгэлээ тавьсан байгаа. Маханбийн хүсэл тачаал сэтгэлдээ хараахан найдаж байгаа хүмүүс дэндүү олон байгаа учраас үнэхээр бодит байдал дээр ч гэсэн нэг сүмд хотоор байгаа боловч нэг гэр бүл дотор нэг дэвэр доор амьдарч байсан ч гэсэн Руд болон Орпагийн сэтгэл өөр байдаг юм шиг та бүхэн ч гэсэн Маханбийн сэтгэлтэй байгаа Маханбийн зүйл дээр найдвараа тавьж амьдарч байгаа хүмүүсийн сэтгэл болон Бурханд л найдаж байгаа хүмүүсийн сэтгэл шал өөр гэсэн. Руд номын 1-р бүлэг дээр Орпа болон Руд хоёр хуваагдаж Орпа буцаад Моаб руу буцаж явж байна. Руд одоо хатам ээжийг дагаж Бэтлехэм руу явж байна. Гэвч хамгийн чухал зүйл бол Орпа бүх
зүйлийг харах нүд байна. Харин Рут Библиэлд 2 дугаар бүлэг дээр байгаа зүйлийг Орпа харж чадаагүй. ертөнцийн зүйлийг л харж байсан. Рут бас 2 дугаар бүлгийн зүйлийг юу болохыг мэдээгүй боловч 1-р бүлэг дээр байсан боловч амлалтын нүдээр харж Бурхан миний төлөө бэлтгэсэн сайхан ёроол байгаа гэдгийг мэдэж Бэтлехэм рүү чиглэсэн гэсэн үг. Хайртай итгэж ахын дүүснаар та бүхэн. Өнөөдөр бид нар ертөнцийн амьдарч байгаа энэ нүд ертөнцийн амьдрах хугацаанд байгаа энэ чих зөвхөн материалын зүйлийг бид нар харж одоогийн цагийг л хардаг боловч ирээдүйн цагийг бид нар харж чадахгүй. Бурханы амлалтыг ч гэсэн бид нар энэ нүдээр харж чаддаггүй юм аа. Харин бид нар авралыг авахдаа Бурхан үнэхээр гайхалтайгаар биднэрт материалын зүйлийг энэ дэлхийн материалын талаас энэ дэлхийг харж гэрлэлээр дамжуулан бид нар харуулж энэ нүд биш Бурханы дотроос энэ алдартай ийм өсвөр жавхлантай амлалтыг харж чадах шинэ нүдийг биднэрт авралт авсан бид бүгдэнд нь нэг нэгийг өгсөн гэсэн. Энэ Библиэр дамжуулан биднэрт өгсөн юм аа. Рут 2 дугаар бүлэг дээр орж ирэх юм бол Бурхан Рут дээр ямар ажлыг хийж байна вэ? Би 1-р бүлгийн хамгийн сүүлийн ишлэлийг унших болгон маш талархдаг. 1-р ишлэлийн хамгийн сүүлийн ишлэлээр бид нар тариа хураах цагт Бэтлехемд иржээ гэсэн үг байгаа. Энэ үг үнэхээр сайхан үг. Тариа хураах цагт ирсэн гэвэл Рут ч гэсэн Наоми ч гэсэн хоолгүй, мөнгөгүй ядуу байсан. Тариа тарих үед ирсэн бол тэд нар тариа ургах үед юу идэж яаж амьдрах байсан бэ? Амьдрч чадахгүй байсан. Тэд нар алхаж яваад үтсэн чинь тариа хураах цаг ирсэн байсан. Рут хадам ээж хэлсэн. Би хэрэг тааллыг олох юм бол тариа талбайд очиж төрөг түүх олноо. Түүе гэж хэлсэн. Тэгээд яв гэж хэлсэн. Одоо Боазын талбайд санаандгүй орж тэр тариан төрөө түүх болсон. Боаз үнэхээр том бизнес хийдэг ажил хийдэг хүн учраас байнга тариан талбай дээр байгаад байдгүй. Тийм учраас Боазын тариан талбай дээр төрөө түүж байсан чинь яг тэр үед Боаз нэг ажил гараад тариа төрөө сайн хурааж байна уу гэж харахаар ирсэн чинь одоо зарцнаар ингээд хадагчдын хариуцсан зарц тариа хурааж байгааг харж байгаа нэгэн бүсгүй тариа төрөг түүж байгааг харсан. Тэгээд тариа хурааж байгаа хадагчдыг хариуцсан зарцтай энэ бүсгүй хэн бэ гэж асуусан. Тэгээд Моабын газар нутгаас ирсэн Наомигийн Рут байгаа юм аа. Өглөөнөөс одоо хүртэл ирээд маш үнэнчээр маш шудраг маш ажилсгаар ингээд тариа түүж байгаа төрөө түүж байгаа юм аа. Тэгээ Боаз Наомитэй өөрийн нэг хамаатан садан байгаа. Тэгээ Наомитайгаа цуг ирсэн гэдэг үгийг ч мэдгдсэн бас дараа нь Наомиг ирсэн үед Рут гэдэг Моаб эмэгтэй бэрийг дагуулж ирсэн гэдгийг ч сонссон. Тэр хооронд аль хэдийн Рутийн яриа энэ толгон даяар ингээд тархсан байсан. Үнэхээр үнэнч шудраг, үнэхээр ухаалаг эмэгтэй гэдгийг мэдж байсан. Тэгээ тэр эмэгтэй тариан талбайд ирээд Боазын тариан талбай дээр тариа түүж байсан. Боазын сэтгэл дотор хайр ингээд төрж байсан. Тэгээд ажлаа дуусгасан бол Боаз буцаад явах ёстой байсан ч явахгүйгээр одоо энэ ишлэлээс хойш Рутийн талаар л гарч байна. Боазын амнаас чи өөр талбай руу битгий яв энэ ч төрөг түү би чамайг зарчнаар бид бүх хүр гэж хэлсэн. Тэгээд усыг утгаж ирсэн уснаас өөрийн дураар ингээд хөссөн үедээ ууж болно, хоолоо идэх үедээ хоолны цагт ингээд талхаа аваад талхаа 104 тэгээд хуурсан энэ будаанаас тэгээ зарцнаарт бүү зэмлэл гэж хэлээд жоохон түүнийг маш түрүүг ингээд орхиод түүнийг түүлэг гэж хэлээд
За одоо 2 дугаар бүлгийг харах юм бол 2 дугаар бүлэг дээр ганцхан Лотын төлөө л бүх юм бэлэн байсан. Тариан талбайд тэгсэн бас талах ч гэсэн Лотын төлөө байсан. Ус ч гэсэн Лотын төлөө бүх хадагч нарын цариутсан зарч гисэн бооз ч гэсэн бүгд Лотын төлөө бэлэн байсан. Лот үнэхээр өрөвдөлттэй эмэгтэй байсан. Моабас ирсэн харь үндэстэн байсан. Израиль эрэгтэйтэй гэрлээд харин нөхөр нь нас барсан үхээд юу ч үлдээгүй, мөнгөч байхгүй, үлсгэлэн үнэхээр хөвшөрсөн хадам ээжтэйгээ ганцхан хадам ээжтэйгээ л амьдарч байсан. Тэгээ хадам ээжээ асарч Бэтлехемээс ирсэн руу ирсэн боловч ганцхан өрөөтэй ямар ч нэг ч өрөө байхгүй, ганц ч тариан талбай байхгүй, тарьсан юмч байхгүй. Үнэхээр өрөвдөлтэй байсан. Гаднах байдлаараа. Харин та бүхэн Рут номын 1-р бүлгийн өнгөрч 2-р бүлэг дээр орж ирэх юм бол 1-р бүлэг хүртэл нөхрийнхөө үхэл, одоо хадам аавынхаа үхэл, одоо үнэхээр үхлээр дүүрэн байсан. Цөхрлөөр үнэхээр өлсгөлөнгөөр гуниг уйг ашуудлаар дүүрэн байгаа. 1-р бүлэг дээр бол явж байгаа алхам болгон хараал, зовлон, гуниг, гашуудал, уйг ашуудал байсан. Үнэхээр санаа алдаад амьдрахаас өөр аргагүй байсан. Харин Бурхан Рут бэлдсэн байгаа зүйл бол 2-р бүлэг дээр гарч байна. Бүх зүйл гаднах байдлаараа ямар ч байсан Рутийн төлөө л бэлэн байна. Одоо тариа хураахын улиралч гэсэн Рутийн төлөө бэлэн байгаа юм аа. За, би энэ Библийг уншихаар юу бодогддог вэ гэвэл би Рут юм аа гэсэн бодол төрж байна. Би эрэгтэй хүн боловч би бол Рут Бурханы бэлтгэсэн амлсан Бэтлехемийн замыг алхаж яваа Рут юм аа. Тэгвэл би бол Рут. Тэгвэл Бурхан надад Рут номын 2-р бүлэг дээр орж ирээд ажиллаж байгаа нэг жижиг томч байсан бүх ажлуудыг над дээр ч гэсэн ажиллах юм байна. Рут Моабас явж Бэтлехемд ирсэн үед 2-р бүлэг дээр болж байгаа бүх ажлууд Рутийн төлөө бэлэн байгаа юм аа. Ойлгож байна уу? Тариа хураахын, тариалагын талбай ч гэсэн Рутийн төлөө бэлэн байгаа юм. Бооз ч гэсэн Рутийн төлөө бэлэн байна. Бас ус утгаж ирсэн хүүгүүд ч гэсэн бас талах ч гэсэн бас тэр тариа ч гэсэн болцсон тэр тарианууд хинээх вэ? Хинээх хилээ Рутийн юм аа. Бас нөхөр болох Бооз бас хиний төлөө бэлэн байна вэ? Бурхан түүний бүгдийг бэлтгэсэн гэсэн үг. Библийг уншвал миний сэтгэл ямар сэтгэл төрдөг вэ гэвэл за энэ Рут номыг уншвал зүгээр Рут номыг унших биш. Энэ Бурханы ерөөл юм аа. Миний алхаж явах энэ замд Рут түрүүг түүхээр явж байгаа замд тэнд Бооз байна, тэнд Боозын талбай байна, тэнд Боозын талах байна, тэнд хуурсан будаа байна. Түрүү их унс хаягдсан байна. Тэр бүх зүйл Рутийн төлөө бэлэн байсан юм. Рутийн төлөө. Би ч гэсэн замаар алхаж байна. Олон хүмүүс Рут Моабас ирсэн үед олон хүмүүс тэр эмэгтэй өрөвдөлтэй юм. Юу идэж амьдрах бол? Нөхөр нь өгсөн гинэ. Моаб эмэгтэй гинэ. Юу идэж амьдрах бол доо? Ямар өрөвдөлтэй вэ? Нэг заримнуудаар харвал Рут бол үнэхээр Бэтлехемд амьдарч байгаа бүх эмэгтэйчүүдийн дунд хамгийн өрөвдөлтэй хэцүү эмэгтэй. Гэвч эсрэгээрээ харах юм бол Бурхан Рутийн төлөө бэлдсэн тэр бүх ертөнцийг нүдэрээ харах юм бол Рут Бэтлехемд хамгийн азаргалтай эмэгтэй юм. Тийм ээ. Би түүнийг харж байна. Сүүлийн хотод би бараг пасторуудын дунд хамгийн алдартай 1-р алдартай пастор болсон гэж бодож байна. Сүүл одоо намайг таньдгүй пастор гэж бараг байхгүй хаа. Үнэхээр их асуудалтай, үнэхээр алдартай пастор. Асуудалтай гэдгээрээ алдартай. Алах талаараа харуул. Та бүхэн ч гэсэн санаад нийлж байгаа үстэй. Гэхдээ би Библийг харуул. Энэ бол гаднах байдал. Гаднах байдлаар харах юм бол Рут шиг өрөвдөлтэй хүн хаана байна?
Гадах байдлаараа харуул Рут шиг ядуу хүн хэн бэ? Рут шиг найдваргүй хүн хэн байна? Рут шиг баяр хөөргүй хүн хэн байна? Харин хоёр нөгөө талаасаа хараарай. Бурхан тусалж байгаа тэр тусламжийн ертөнцийг хар. Өглөө босоод Наоми харсан чинь тэр бэр Рут түрүү түүхээр явах гэж байгаа юм байж үсээ самнаад, нүрээ будаад, уруулаа будаад бүрдрээ дүрхээл өмнө нь тэгдэггүй байсан чинь энэ одоо нэг сонирн байна. Хайрлаж байгаа юм байна. Тэр бэрийн сэтгэл дотор хайр ургаж байгаа юм байна. Манай бэрийн сэтгэл дотор азаргалд ургаж байгаа юм байна. Манай бэрийн сэтгэл дотор баяр хөөр ургаж байгаа юм байна. Түрүү түүж ирээд ээжээ би ирлээ. Үнээр азаргалтай харагдчихсан. Би ийм их төрөв түлээ. Манай эзэн энэ хуурсан буудаг ч гэсэн өгсөн, эджсэн талхаа ч гэсэн үлдсэн болохоор би яагаад ирлээ? Та идээрээ. Ийм их түүж ирлээ штэ. Ер нь хүмүүсийн түүдэг хэмжээний 10 дахин их хэмжээгээр ингээд түүж ирсэн. Тэгээд бүгдийг авч ирч чадаагүй бараг чирж ирсэн байсан. Тэгээд 2 дахь өдөртөө өглөө Рут түрүү түүхээр дахиад гарсан. Гаднах байдлаараа харуул Бэтлехемд хамгийн ядуу, хамгийн хэцүү, хамгийн өрөвдөлттэй ядуу. Тийм юм шиг боловч Бурханы тэлхийнүүдээр харуул. Бэтлехем Рут шиг азаргалтай эмэгтэй байна уу? Рут шиг баярлж чадах хүн байна уу? Рут шиг азаргалтай хөвгчлөлтэй байж чадах хүн байна уу? Рут шиг найдвартай хүн байна уу? Байхгүй. Би сүүлийн үед сайн мэдээ тараа. Үнэхээр алдартай хүн болсон. Асуудлаараа. Гэвч та бүхэн үнэхээр азаргалтай. Бенин улсын засаг захиргаанаас 2 дугаар сарын 16-ны өдөр их сургууль 16-ны өдөр ерөнхийлөгч ирж хамтдаа нээлтийн үйл ажиллагаа хийцгээе гэсэн. Өчигдөр Ким Сон Ун тэгж над дээр ирж пастраа үнийг зүгээр ингээд өнгөрүүлчих болохгүй засаг захиргааны тал дээр мэдэгдэх ёстой гэж хэлсэн. Би мэдэхгүй тийм юм сайн мэдэхгүй байна гэсэн. Миний таньдаг хүнд ингээд хэлээд ярьж өгөө гэд. Тэгсэн чинь засаг захиргааны тал дээр зүгээс пастор бүгдийг таньж байгаа, мэдж байгаа гинэ. Гэвч зүгээр хараа сууж байна гэсэн. Үүнийг засаг захиргаандаа бас яригч засаг захиргааны талаас ингээд бас чиглэлэн явуулах ёстой. Энэ үнэхээр чухал үйл ажиллагаа байна гэсэн. Тийм үү би сайн мэдэхгүй байна. Ким Сон итгэж та үнийг хариуцаад явуулаарэ гэсэн. 2015 оноос үнэхээр гайхалтай зүйл бол бид нар семинар явуулах үед өөр сүмийн пастор ирэн гэсэн ойлголт ерөөсөө байгаагүй. Гэвч Кениад юм уу Өмнөд Америкийн газарт юм уу Африкаас явах газар болгон 2015 онд асуудалч байсан, дарамтч байсан, олон проблемууд байсан боловч яг түрүү түүх шиг олон хүмүүс аврал авч байсан. Энэ удаад бас Даллас, Колумб, Бразилд явж ирэхдээ Бурхандаа үнэхээр их талархсан. Энэ удаад явж ирэнгээ үнэхээр нойргүй хонсон. Үнэхээр завгүй байсан учраас орой унтан шөн орой унтан тэг хамт ярилцсан бас цагийн зөрөөнөөсөө болж би маш муу байсан. Даллас хотод ахлагч нартайгаа хамт ярилцсан. Манай найралтууны чуулга Даллас тал дээр Даллас улсад байгаа хотод байгаа Украин махны буфет явсан. Тэнд очих юм бол Украин махыг идмээргүй санагдал өгдөг гинэ. Энийг пазиг босгоод тавьчих юм бол янзын бүрийн мах аваачаад өгдөг гинэ. Украин мах, Дахианы мах гэх мэт. Би өнгөрсөн 10 жилийн турш би гид зөвдөж байгаагүй. Харин энэ удаад дэндүү их хэдэд гид зөвдөөд миний би бас их өвдөөд их нойргүй явал нойргүй баг үндсэн болохоор тэгсэн юм уу? Жохон толгой иргэдсэн.
Тэгээд би энэ удаад Бразилаас онгоцон суугаад одоо Солонгос руу ирэхдээ онгоц Бразилаас Америк хүртэл 13 цаг, Америкаас Солонгос хүртэл 13 цаг хагас. Тийм учраас 26 цаг онгоцоор явах хэрэгтэй байсан. Онгоцон суух цаг, онгоцонд байх цаг л 26 цаг. Тийм учраас үнэхээр сайхан байсан. Онгоцон суунгуудаа л юу 1-2 дууралгүй унтаад өгсөн. Утсаар утас дуудлага ирнэ үү байна уу хамаагүй утсаа унтраачаал унтаад өгсөн. Тэгээд 6 цаг ингээд унтаад босоод ирсэн чинь 5 цаг унтаад босоод ирсэн чинь нүүрнээс ингээд гэрэл гарч эхэлсэн. Би өөрөө харсан ч ингээд үрчлэлтээс өмнө нь тийм байсан боловч одоо босоод ирсэн чинь тийм гэгээтэй болоод тэгээ одоо юу ном уншаад тэгээд бичиг үсэг бичиж байгаа LA улсад буусан. Лос Анжелест буусан. Уг нь буухгүйгээ шууд явах хэрэгтэй байсан боловч 3 цаг надад байсан. Лос Анжелес сүмийн итгэгч нартай ингээд онгоцны буудлын дээр хажууд байгаа цочил буудлын өмнө цугласан. Тэгээд би 1 цагийн турш одоо гарахын дараа гарах гэж 1 цаг үрсэн. Тэгээ яаж хийж байгаа 1 цаг үрсний дараа 1 цаг хагас хугацааны турш номлолт тараагаад тэгээд гүйж ирсэн. 30 минутын өмнө ирсэн боловч дэндүү олон хүмүүс байсан учраас ингээд excuse me гэж хэлэнгээ онгоцны билетийг аван би одоо завгүй гэж солонгосоор завгүй гэд хэлэн тэгээд онгоц нь арай гэж эгээл суусан. Тэгээд онгоц нь би хоцорчвол би өнөөдөр энэ номлолт тараахаар ирж чадахгүй байгаасан. Тэгээ Америкт гадаад сайн мэдээ түгийгч нартай ингээд цугласан. Лос Анжелесд улсад хотод цагийн өнгөрүүлэхэд үг дамжуулаад хаашаа одоо хизээ дуусах ёстой вэ? Пастраа гэсэн чинь одоо цаг их үлдээгүй байна гэд. Тэгээд цагаа ингээд харуулад ингээд гараад ирсэн чинь машиныг хамаагүй машин суувал болох байсан боловч нэг ахлагч гоё машин суулгана гэд намайг машин авахаар яваад өгсөн. Тэгээд ирэхгүй байсан. Тэгэхээр яах вэ гэж агаад 6-7 минутын дараа ирсэн боловч үнэхээр сэтгэл одоо яарч байсан болохоор ямар ч гэсэн онцон суусан. Өөрийн 4 цаг 10 минутанд энэ цан онгоцны буудлын дээр буусан. Үнэхээр азралтай байсан. Онгоцны буудлын дээр Хон Южон эмч ирсэн байсан. Итгэгч. Арай өвдөж байгаа болов уу гэж намайг шинжилгээ хийхээр ирсэн юм шиг байна. Тэгээд би эрүүл ингээ гараад ирж байгааг хараад баярлж хэлсэн. Би гаднах байдлаараа юу ч байхгүй байсан боловч би үнэхээр юу ч биш юм боловч Бурханы амлалт яг учраас явсан газар болгон төрөв түүх бүх бэлэн байдлыг гээд Бурхан хангаад өгсөн байсан. Миний төлөө ингээд орхицсан төрөв ингээд цуглаад орхицсан байсан. Хуурсан буудаг бас надад өгч, талхыг өгч, 104 гэж хэлж, намайг хайрлж өгч. Би энэ тайсан зогсох үе болгон, хүмүүстэй уулзах үе болгон Бурханы бэлдсэн хүн гэсэн сэтгэл төрж маш ажиргалтай байдаг. ертөнцийн хүмүүс мөнгө олвол юун сайхан байдаг вэ? Харин ч юм их замбраагүй болдог үстэй толгой нь. Мөнгийг яаж энийг нуух вэ гэд толгой их замбраагүй. Таны ч толгой өвдөж эхэлдэг. ертөнцийн талаар харьцуулж чадахгүй. Маш том хайр миний сэтгэл дотор байна. Тэрнээс илүү чухал зүйл, эрхэм нандин зүйл бол Бурханы хамгийн чухал сүнсийг аврах ажил дээр намайг надаараа дамжуулан ажиллаж байгаа гэдгээрээ үнэхээр их сэтгэл уярж байна. Миний амьдрал дээр Бурханы хийсэн ажлууд маш их байна. Зарим ертөнц бол хувирдаг. Зарим хүмүүс дуртай байж байгаа, зарим хүмүүс яваад өгдөг хүн байна, зарим хүмүүс доромжилдог, шүүмжилдэг хүн байна. Хүн бол бүгд хувирна. Гэвч Бурхан 1962 онд 54 оны өмнө уулж ясан тэр Бурхан цаг хугацаа өнгөрүүл туссан илүү ойртож, илүү намайг хайрлж, илүү нэгөөсөл хайрлж
тэгдэг байгаа. Өрөөд төрөөд амьдралдаа анх удаач ийм бурханы нэг үслийг, ивэлийг амсаж үзээгүй. Моб газар нутаг дээр амьдарч байсан үед өчигдөр өглөө би ирсэн. Манай эхнэр Багсуу гэдгийгчийн эмнэлэгт цуг очоо гэсэн. Тэгээ өчигдөр өглөө сумд ажил байсан учраас маргааш өмнө нэгд өдөр л очие гэд очиж чадаагүй. Тэгээд өнөөдөр өглөө хүү Кимжонгаг итгэж манай түүний хүү өмнө нь ээжийн дэргэд байсан уу үгүй юуг нь мэддэгдэхгүй байхад намайг нэмлэгт нэг ядсан чинь энэ итгэгч үнэхээр бурхан талархаж байсан. Тийм болохоор та бүхэн хүү төрүүлэх ёстой. Үнэхээр хүү чухал. Хүү байгаа байхгүй энэ маш ялгаа. Мэдээч охин ч гэсэн хэрэгтэй л да. Чухал. Гэвч хүү ч гэсэн байх ёстой. Хүүгийн гэр бүл амьдралдаа итгэлгүй амьдрал дуусчихгүй гэж харагдчихсан боловч ээжээсээ болж бараг пастор болчихсон байсан. Сэтгэл дотор бурханы талаар байнга тунгааж байсан. Тийм учраас ээжийн намайг анх утсан үед тэр үед бүр сэрж чадахгүй сэрж чадахгүй байдалд байсан. Ухаангүй байсан. Тэгээд хин нэгэн ирэх юм бол ирж явахыг ч мэдэхгүй байхад энэ ах итгэгч ах хүүгийнхэн сэтгэл дотор бурханы талаар найдвар байсан. Ээжээ Гангнам-сумд галтгоонд байнга ажиллаад байлгүй. Ээжээ та одоо жоохон амрангаа ажиллаа. Манай гэрт ирээд амралтаа. Амрангаа ажиллаарэ гэж хүүтэйгээ тоглонгоо амраарэ гэд олон удаа санал болгосон гэж хэлсэн. Гангнам-сумд тэр хэцүү галтгооны ажлыг хинтэж хамааралгүйгээр би тэнд байхаасаа илүү азаргалтай байсан үе байгаагүй. Би тэнд байх үед л хамгийн азаргалтай байдгаа. Би миний хийсэн хоолыг итгэгч ахын дүүс нар идээд баярлж байгаагаас өшөө азаргалтай зүйл гэж байхгүй. Түүнээс өшөө азаргалтай зүйл гэж байхгүй. Гангнам-сум дээр манай ээжийн хийсэн хоолыг идээгүй хүн гэж хэн байх вүлээ? Тийм ээ мөн. Тэгээд түүний ээжийн зүрхэн гэмтэж элийг бас гэмтсэн. Тэгээд эмчин хизээ сэрх болоо ингээд яах вэ гэж харж байсан. Үнэхээр маш том даваа байсан. Гэвч бурхан түүний дотор ажиллан ээж нь нэг өдрөөр ингээд өөрчлөгдөж байсан учраас сайжирч байсан учраас хүүгийнхэн сэтгэл дотор, бэрийнхэн сэтгэл дотор үгээр хэлж чадахгүй сэтгэлийн амар тайван баяр хөөр байгааг би харсан. Өнөөдөр өглөө над руу утсаар ярьсан. Пастора хүн над руу яриад пастора ээжтэйгээ фэйсбүүкээр ч гэсэн нүр царайгаа харангаа ярилцъя гинэ. Тгийгээд би нүрээрээ ингээд тулан түүний ээжтэйгээ утсаар ярьсан. Гим итгэгчээ би таны ээж чинь ярилцлагыг би дуугараад чадсангүй. Бичлэг хурааж чадсангүй. Таны ээжийн чинь царайг одоо бичлэг хураагаа над руу илгээгээрэй. Манай итгэгч нарын дунд түүнийг төлөө санаа зовж байгаа хүмүүс их байгаа. Залбирч байгаа хүмүүс их байгаа гэсэн. Багсуу гэдгийгч нэгч гэр байшингүй сүмдэр ажиллаж сүмд үйлчлэгээ хийж амьдарч байгаа боловч галтгоонд үйлчлэгээ хийж байгаа боловч ийм зүйл байх болгон бурханы гар түүнийг тусалж хүүхдүүд тусалж бүх сүм даяар залбирч байгаа харахад үнэхээр азаргалтай харагдаж байгаа юм аа. Хинч багсуу итгэгчийн төлөө гүн боддог хүмүүс санаа тавьдаг хүмүүс байгаагүй байж магадгүй. Гэвч ийм ажлаар дамжуулан энэ тохиолдлоор дамжуулан бурханы мутар хайртай эзний Есүсийн мудар холдохгүй байгаа тэр хүн үргэлж халамжилж байгаа тэр хүн л хамгийн азаргалтай хүн юм аа. Мөнгөтэй хүн азаргалтай биш. Өндөр байшинтай хүнийг азаргалтай гэх биш.
Бурхан бол бурхан өөрт нь байгаа тэр ёроолыг нэгүслийг бурханыг дагагч тэр хүн рүү нээлттэй байлгаж байгаа. Рут гэдэг эмэгтэй нэг удаач туршиж байгаагүй бурханыг амаарал хадам ээж гэдэг байсан тэр бурханыг хадам ээждэл сонсч байсан тэр бурханы тухай бурхан руу чиглэж явсан. Хадам ээжийг дагаж эх орноо орхиж хадмийнхнийг орхиж Бэтлехэм руу алхаж явсан үед бурхан түүний төлөө бэлдсэн зүйлүүд дэлхийн юунаас шилгүй эрхэм найдын сайхан зүйлүүд байсан. Явмагц тариа тухраах хадах цаг ирсэн байсан. Тэгээ санаандгүй Боазын тариа талбай руу орсон. Уг нь өлбөрч үхэх ёстой байсан. Харин түрүү түүхээр явсан. Боазын талбай руу санаандгүй орчихсон. Үнэхээр санаандгүй. Боаз бол дараа нь Рутийн өвийг залгамжлах хүн болсон. Боаз гадуур ажиллаа хийж байгаа санаандгүй бас өөрийн талбай дээр ирж очиж үзье сайн хатж байна уу гэд ядсан чинь машинаар биш тийм ээ. Нэг морин тэргээр ч юм уу морин унаад явсан бах тийм ээ. Очоод харсан чинь нэгэн хөөхөн бүсгүй төрөө түүж байгааг харсан. Тэгэхээр ажилсгаар төрөө түүж байгааг харсан. Хинбэ гэж асуусан чинь манай Наомигийн Моабаас дагуулж ирсэн эмэгтэй байгаа юм аа. Өглөөнөөс одоо хүртэл ингэж байж байна. Гэртээ түр зур сууж байгаа юм аа гэж ирсэн. Боаз сэтгэлдээ би ч гэсэн мэдэгдсэн. Наоми бэрийг дагуулж ирсэн гэсэн. Үнэхээр ухаалаг үнэхээр үнэнч сайхан эмэгтэй гэж цуу яриа тархсан байсан. Тэр эмэгтэй байсан юм байна штэ. Боазын сэтгэл одоо Рут руу хандсан хайр бий болж эхэлсэн. Би бол гэд ямар нэгэн товчлуур дараад хайр бий болдог биш. Хайр бий болоорой гэд бий болдог юм биш. Сэтгэл нь зүгээр тийм сэтгэл төрсэн учраас тэр үеэс хулан Боаз ч гэсэн ажиллаа хийхгүй зүгээр байнга тариа талбай дээр байж ажиллаж хийдэг юм бэл мөртлөө тэнцээ суугаад харин зарц нарыг зэмлэнгээ та нар сайн түрүүгээ бол суглаа тавил да. Битгий бүгдийн түүгээд ах чинь гэд зарц нарыг зэмлэнгээ сууж байсан. Ийм бүх зүйл Рутийн төлөө юм аа. Рутыг хайрлаж байгаа хайр тэнд бүгд бичигдсэн байна. Бурханыг дагдаг хүн биднийг дагдаг бидэнд ийм зам нээлттэй байгаа гэдгийг бичсэн байна. Тариа хураах энэ тариа хадах цаг улирал бол 1 сар л болно. Тэр хугацаанд хоримын амлалт хийж дуустдаг. Тэгээд надад ийм юм санаанд ордог. Рут номыг унших болгон ийм юм санаанд ордог. Орпа нэгэн өдөр аяллаа компанид орж Бэтлехэм руу аялал хийхээр ирсэн гэж бодъё. Тэгээд нэг баян айлд ороод баахан болоод ирсэн байсан. Тэгээ болоодаас нэг би цангаж байгаа болохоор та надад нэг аяг ус өгөөч гэж гуйсан. Тэгээд болоод нь ус өгсөн. Тэгээд хажууд харсан чинь маш том өрөөн дээр хажууд нь нэгэн бүсгүй үнэхээр агуу тийм хүн эмэгтэй сууж байсан. Нэг л сайн харсан хүн байсан. Тэгээд хэн блэ гэж санахгүй байна гэд. Тэгээ сайн бодоод үзсэн чинь Орпа харсан чинь өөрийн дүр Руттай их төстэй байсан. Гэхдээ арайч Рут тэр богинохон хугацаанд дотор ийм баян болж хөөгдтэй болж тэрсэн ийм жирэмсэлсэн байсныг хараад ийм болно гэж боломжгүй дээ. Их төстэй юм аа. Арай Рут биш баха. Яаж ийм баян айлд ийм олон боолуудыг захирч ийм ёроолтой амьдралаар амьдарч чадах вэ? Нэг ус уугаад аяг ус уугаад боолуудаас асуудаг.
Тэр эзнийг би нэг харж ирсэн юм шиг байна. Арай тэр Моабаас ирсэн биш үү? Моабаас ирсэн. Моабын Наами гэдэг хадам ээж тэгэж үг ирсэн. Наами гэж үү? Тэгвэл манай дүү мөн биш дээ. Тэр талбайн булан нэг байжгаад тэр дүүрүүгээ гүйж очих. Дүүмэн гэж гүйж очсон. Ичээ та энд юу хийж байгаа юм бэ гэд. Яаж чи ийм өрөөлийг авч чадваа? Яаж бид нар сайхан хоолж идэж чаддгүй байсан. Бид нар яаж чи ийм олон зарцыг захирч ийм хүүдээ болж ийм азаргалтай амьдарч чадж байгаа юм бэ? Дээрээс нь олон хэдэн мянган 10 жил өнгөрсөн ч биш 1 жил ч өнгөрөөгүй штэ. Бурхан хийвэл боломжтой шүү дээ. Ичээ. Би Бурханы замаар явна гэж юу болохыг ухаарсан. Би Моабыг орхиж Моаб найзшаасан миний маханбийн зүйлүүдийг хайж, миний гэр бүл, миний бүх зүйлийг хайж, намайг Бэтлехемд ирсэн үед арай гэж боддог байсан. Гэвч би Бэтлехемд ирж алхам хийсэн тэр үеэс ахуулаад би алхам хийсэн тэр мөр болгонд ерөөл байсан. Миний амьдарч байгаа амьдрал болгонд ерөөл байсан. Надтай уулзсан хүн болгонд бурхан ерөөл хайрлсан. Үүнээс шилүү Бэтлехемд азаргалтай хүн байна уу? Байвал гараад ир гэж хэл. Энэ Библи зүгээр нэг хэлж байгаа яриа түүх биш юм аа. Бурханы итгэл рүү гүйж ирж байгаа. Бурхан бид та нарт үүн шиг үйлдэх болно гэж хэлж байгаа ийм байдлыг бичсэн байгаа юм аа. Би бол аврал ахаас өмнө үнэхээр амьдрал чөхрөлтэй байсан. Миний амьдрал ядуу байсан. Үнэхээр хэцүү байсан. Аврал авснаас нэг 2 жилийн дотор миний бүх зүйл цэгцлэгдсэн. Мэдээж надаар намжуулан аврал авсан хүн байсан. Аврал авсан болгон бурхны ажил байсан боловч нөхцөл байдал бол хэцүү хэвээрээ л байсан. Авгогдонд байхдаа, Жанпалид байхдаа, Кимчон хотод байхдаа, Дээгү хотод байхдаа байнга тийм байсан. Гэвч та бүхэнд хэлж чадах ганц зүйл бол байнга тийм асуудал дотор бурхан хамт байсан. Эхэндээ хэцүү юм шиг байсан боловч түүнийг ерөөлөөр бурхан өөрчилж цаашаага сайн байдлын хаалгыг нээж үргэлжлүүлэн ажиллаж чадж байгаадаа үнэхээр талархсан. Би бүтэн сайн өдөр болгон энэ шатаар гардаг. Энэ шатаар гарах үнэхээр азаргалтай. Өнгөрсөн 54 жилийн турш сайн мэдээ тараах хугацаанд хүмүүс бол хувирж байсан. Хүмүүс дуртай байж байгаа, үл тоож байгаа, илүү өшөө хайрлаж байгаа, дуртай байж байгаа болоод бүр яваад өгдөг байсан ч ингээд хүмүүс бол хувирж байсан ч бурхан ганц нэгэн миний төлөө хувирж байгаагүй. Би авралыг 54 жилийн өмнө энэ жилдээ орвол 54 жил болно. Тэр үеэс одоо хүртэл манай эзэн маш олон нэг сайхан байж байгаа, нэг дайсан бодоод, нэг баярлж байгаа. Бүрч эхнэр ч гэсэн сайхан үе байна, маргалдах үе байна. Гэвч бурхан тэгээгүй. Бурхан миний талд байсан. Бурхан манай аав байсан, эцэг байсан, надад хамгаалж өгч байсан. Надад нэгүсэл хайрлж, надад ивэл хайрладаг эзэн юм аа. Тэгвэл миний баярлж чадах шалтгаан бол би азаргалтай байж чадах шалтгаан бол ганцхан амьд байгаа бурхан эзэн аав ганцхан л учир шалтгаантай. Тэгвэл миний өмнө байгаа зам дээр гэрэлтэй замыг нээж хүч, үржимсийг ургуулсан өвч, надаар дамжуулан бурхан баярлж, би ч гэсэн бурханаар дамжуулан баярлж чадах амьдралыг зөвшөөрж өгсөн. Манай сүмний
нэвтрүүлгийн өрөөнд ажилладаг нэгэн итгэгч байгаа. Итгэгч байгаа. Тэр эгч надад ингэж хэлсэн. Манай аав жилд 12 сар жилийн 12 сар байнга согтуу байдаг аа. Би нэг уулзч үзсэн. Намайг уулзсан үед бас тэр согтуу байсан. Би асуусан. Та юунаас болж ямар зовлонгоос болж үргэлж согтуу байгаа юм бэ? Энэ ах маань өөрийн сэтгэл дотор мартагдашгүй зовлон байсан. Мартагдашгүй өвдөлтийг надад ярьж өгсөн. Тийм байсан юм уу? Тийм зовлон байсан юм уу? Тэр өвдөлт байсан юм уу? Тийм шаналлалт байсан юм уу? Тэгээд нэг өдөр архинаас сэрх юм бол согтуун гарчих юм бол сайн мэдээ тараая гэсэн бодол өрсөн. Тэгээд байж исэн чинь Гангдон сүмийн Хойнсо пастороор дамжуулан тэр ах маань авралыг авсан. Би үнэхээр баярлсан. Итгэгчээ наашир. Уулзвал би банк итгэгчтэй уулзвал аав чинь сайн уу? Юу байна? Тийм ээ, манай аав 24 цаг зүмдэл байгаад байгаа. Зүмдээ баг амьдарч гин үү? Маргаашнаас нөхрөлийн цуглаанд явна гинэ. Үнэхээр баяр хөөрөө дүүрэн хариулж ирсэн. Би тэр итгэгчийн аавыг харвал Бурхан тэр ах дээр итгэгч ах дээр тийм ээ. Түүний сэтгэл дотор байсан зовлон арилгаад яваад өгсөн юм байна. Тэр итгэгчийн сэтгэл болсон шаналлалтыг насаараа мартаж чадахгүй байсан. Тэр тайлж чадахгүй байсан. Тэр зовлонгосоо болж байнга согтуу байх ёстой байсан. Согтуу болж юм санаанд юм орохгүй байж л тэр зовлон мартаж амьдарч чадах байсан. Харин одоо үнэхээр азаргалтай байгаа гинэ. Өглөөнөөс сүм дээр цэвэрлэгээ хийж, ингэж үйлчлэгээ хийсэн ч тэгж азаргалтай байдаг гэсэн. Насаараа зовлон дотор, шаналл дотор амьдарч байсан тэр ах Есүстэй уулзаж хайртай Бурхан тэр ачаагаа бүгдийг аваад үүрч явсан. Тэр гэм нүгэлийг, тэр зовлон, үеиг ашуудлыг бүгдийг үүрч яваад одоо Есүс дотор азаргалыг баяр хөөргийг эдэлж байгаа юм аа. Итгэгчтэйгээ уулзах болгон би асуудаг. Аав чинь сайн уу? Аав юу хийж гин? Тийм ээ, сүмд байгаа, азаргалтай байгаа. Тэр үнэхээр баярлж байгаа. Хайртай та бүх. Эзэн бид нарыг аврах үед бидний гмийг үүрж, бидний зовлонг үүрж, бидний уг ашуудлыг үүрсэн, бидний зовлон зөвхөрлийг үүрсэн. Үгээр хэлж барашгүй азаргал ивэл ерөөлийг биднэрт зөвшөөрсөн. Тэгээ бидний бугуунаас барьж явъя. Ерөөлийн газар Бэтлехэм рүү явъя. Энэ газар өсөж байгаа үстэй. Та нар Бэтлехэм гэж ямар утгатай мэдгүй. Талхны газар гэсэн. Талхаа орхиод яагаад Моб руу явсан юм бэ? Бэтлехемд талх байгаа. Хайр байгаа, азаргал байгаа, баяр хөөр байгаа. Бид нар Бурханы амлалт байгаа Бэтлехемээс одож Моб руу очсон учраас хараал, зовлон, гашуудалд тэнд живсэн байж байгаад Элмелех үхэж, Хилион үхэж, Малион үхсний дараа бүгдээрээ бэлэвсэн эмэгтэйчүүд болж Бэрүүдэд дагуулж Бэтлехэм рүү буцаж ирдэг. Хүмүүс ийм Библийн ишлэлийг ийм агуулгыг мэддэггүй учраас ийм эрхэм нандин сүмээс холдох, эзнээс холдох юуж биш гэж бодож зүгээр хүний талаас сайхан харагч байвал маханбийн талаас сайхан харагдах замыг дагаж үнэхээр өрөвдөлтэй хүмүүс олон байдаг. Буцаад ирээрээ. Ганц би биш. Сэтгэлээ эзэн рүү чиглүүлж. Өнөөдөр бид манай сүм дотор ч гэсэн сэтгэл нь сүмээс холдсон хүмүүс.
ертөнцийн сүмд. Одоо манай сүм ийм тийм гэсэн ярианууд зөндөө байна. Явж жинхэнэ бурхны хүмүүс бол нүдэнд харагддаг зүйлүүд биш. Худлаа зүйлүүд биш. Харин жинхэнэ бурхны амлалтын үгийн дагуу Бэтлехэм руу явхаар сэтгэлээ шийдэж тэр үеэс ахуулаад Рутийн амьдрал дотор язгааргүй ёроол гарч ирэх юм аа. Рут номын 1-р бүлэг дээр уншиж үзвэл үхэл хаан шилж үхлийн талаар маш гардаг. Харин Рут номын 1-р бүлгийн хамгийн сүүлд Бэтлехемд юу болдог вэ гэвэл Боаз Рутээс Обедийг төрүүлж, Обед Исег төрүүлж, Исе Давид хааныг төрүүлжээ. Ингэж Рутийн төсгөл дээр төрүүлжийн талаар гардаг. Харин 1-р бүлэг бол үхэх хараалын талаар гардаг. Та бүхэн бид нар бурханы амлалтыг дагаж хүний нүдээр харахад сайхан харагдж байгаа махан биеийн талаас алхаж явсан үед, Моаб руу явсан үед хараал болон сүвэрэл байсан. Харин амлалтын газар Ганаан газар нутаг бурханы сүм дотор ирсэн үед үхлийн үйл ажиллагаа байна. Итгэлийн амьдрал үхэж, өвчин тусаж, үүнээс өөр зүйл харагдахгүй юм шиг боловч ам бий болдог. Боаз Рутээр дамжуулан Обедийг төрүүлж, Обед Исег төрүүлж, Исе Давид хааныг төрүүлв. Бурхан бидэнд Давид хааныг төрүүлэх энэ ёроолыг өгөхийн тулд Бэтлехэм руу бид нарыг удирдсан юм аа. Одоо хүмүүс эзнийг дагаж Бэтлехэм руу явж байгаад Орпа шиг махан биеийн уруу татлаганд орж ирж чадахгүй байгаа хүмүүс олон байна. Гэвч одоо хайртай Гангнам сүмийн итгэх шахан дүүснээр та бүхэн Бэтлехэм руу явцгаая. Нүдэнд харагдахгүй байгаа бурханы амлалтыг дагаж, бурханы хүсэл тааллыг дагаж, өмнө нь махан биеийн хүсэл тачаал, махан биеийн хүсэл, махан биеийн төлөвлөгөөгөөр, махан биеийн дуртай зүйлийг л дагаад явсан боловч Моаб руу явсан авч энэ дэлхийн хаанч бид нар мэдэрч чадахгүй. Энэ дэлхийн хаанаас ч олж чадахгүй аз жаргал, энэ дэлхийн хаанаас ч олж чадахгүй амар тайван, энэ дэлхийн хаанаас ч олж чадахгүй найдварыг бидэнд өгч, биднэрт хүүхдүүдийг өгсөн юм шиг үр жимсийг өгч, Давид хаанч төрж бурханы агуу ёроолыг үйл ажиллагааг та бүхэн туршин гэж итгэж байна. Хамтдаа амен гэж хэлцгээе. Амен. Хайртай та бүхэн, сатан биднэрт өнөөдөр ч гэсэн махан биеийн зүйлүүд, хүсэл ташааллын зүйлүүдийг биднэрт өгч бидний сэтгэлийг уруу татж байна. Өнөөдөр бид нар нэг цагийн номлолыг сонссон үед нэгүсэл авдаг хүнч байна, нэгүсэлгүй хүмүүсч байна. Гэвч энэ газарт бид нар нэг ласт пиво авчирч байгаа нэг хүнд 10 пиво уулах, 10 лазыг уулах юм бол согтдоггүй хүн гэж бараг байхгүй байх тийм үү? Махан биеийн хүсэл тачаал бол яг тийм л зүйл юм аа. Сүнслэг зүйлүүд бол сэтгэл. Рут номын 2-р бүлгээр дамжуулан та бүхэн яах гэж байгаагаа харуулж байгаа юм аа. Бурханы бид нар махан биеийн бодлыг дагаж авсан үед үр дүнд юу хүрнэ гэдгийг биднэрт Рут номын 1-р бүлгээр дамжуулан зааж өгч байна. Ухаалаг хүмүүс ямар ч хамаагүй зүйлийг сонсох биш, бурханы амлалтыг дагаж явдаг. Харин мунхаг хүмүүс бурханы үгийг дагаж явж байгаад сатаны үгэнд чихээ тавьдаг юм аа. Одоо та бүхэн сатаны үг, бурханы үг хоёрыг ялгаж харанхуй дотор байгаа сатаны үг дуу хоолойг хайж бурханы амлалтын дотор итгэлээр яван та бүхэн бүгдээрээ Рутийн авсан энэ ёроол, энэ нэгүсэл, энэ хайрыг бурханыг магтамдуулж баярлан та бүхний амьдралыг бурханд өргөх та бүхэн болцоогоорой. Залбирцгаая. Тус зүр залбирцгаая.